шинэ дугаар. За өнөөдөр болохоор энэ 5 метрхүүгээр хайрыг илэрхийлэх тухай. Тэ хүн бусад хүмүүст одоо хайраа яаж илэрхийлдэг одоо хатан ухаан гэж ярьдаг да монголчууд. Тэгэхээр тэр хатан ухаанаас суралцсанаа гэсэн үг. Би болохоор ерөөсөө уншааг байгаа. Хамтдаа уншаад одоо нэг ясны одоо номын реакшн гэх юм уу за 5 метрхүү нэгдүгürt нь болохоор сонирдох метрхүү гинэ. За сонсох. Энэ болбоос өгүүлэх зүйлийг нь бүтэн сонсож үйлдэлийн гарцыг нь тунгаан бодолцож өөрөөр нь гарцыг олуулах гэсэн утгатай гэж шүү. Ийм хүмүүн бол хамгийн сайн сонсогч байж иж төгөлдөр болно гинэ. Энэ мөн чанараа алдвал ийм хүмүүн өөрөө хэрүүл шууган үүсгэгч, ховч хөсөлдөгч, үнэгүй нэгэн болж үжирдэг, буюу одоо ялцардаг гэсэн үг те. Ер нь хатан ухаан гэж ийм хүмүүн байхыг л заагаад байгаа юм аа гэж байна. За маш сайн сонсогч байх хэрэгтэй юм байна. Тэгээд сонсож байгаа хүнээ өөрөө нь те тунгаан бодуулаад гарц гаргалгааг нь олуулах ухааныг одоо сондрын мэдрэхүүн хатан ухаан гэж хэлэх юм байна. За өөр дээр бодох юм бол сонсох чадвар яг уу гайгүй сонсогч байж болох юм. Тэгээд нөгөө яг зохион хүний ярьж байгаа зүйлсээс болох байхаа. Жохон те тэнийг юм яриад ч юм уу эсвэл хитрхи өөрийгөө дөвүүлгөөд ч юм уу нэг цагийн гарц юм яриад ах юм бол би бол харьцангуй дэвчихгүй хүн л дээ. Гэхдээ хатан ухаантай эмэгтэй хүн бол тэрийг арай өөрөөр шийдвэрлэх юм шиг байна л да. Яаж хийж яагаад нэг тухайн хүнд ойлгуулах маягаар ч юм уу мэдхгүй одоо яа тийм сэтгэл зүйчд бол маш сайн сонсогч тэгээд яаж ч байсан баг ууралахгүйгээр тухайн хүнд өөрийнхөө санааг ойлгуулж чаддсан юм байлээ. Сайн сэтгэл зүйчд бол тэгэхээр яг хүн хичээвэл ийм хатан ухаан гаргаж болох л байх. За хоёрдугаар нь болохоор харах мэдрэх үг нэ. Хайрыг илтгэх эрхтэн бол нүд. Эрхтэн бүрээрээ хайрыг илэрхийлж болгоч хамаг чухал нь мэдрэхүү хүртэгч эрхтнүүдээр хайрлах нь тухайн хүмүүндээ мэдрэмж, тухайн орон зайдаа сэтгэмж өгдөг. Хайрлаж байгаагаа тод болгохын тулд эм заяаныхаа нүдэд тодлон боддог болсон юм аа гэж байна. Бодог гэдгийн мөн чанар нь үнэндээ байна. За нүдэрээ ямар нэгэн зүйлийг илтгэхийн тулд бодгийг нэмж ингэж нүдэд тодруулдаг болсон учиртай ингэж байна. Ийм хүмүүн бол нүдийг бүрэн ашиглаж чаддаг оюун ухаан сүнстэй учраас хүссэн цагтаа асгартал үйлж, хүссэн цагтаа гашиг бадамлуулж, хүссэн цагтаа цогийг нунтрааж, хүссэн цагтаа сүүмэлзүүлэн мандалцуулдаг гинэ. Үүн дээр оосуу залиа хэрэглэн бодог нэмээд байгалийн хийж чадах бүтэмжээ улам ариун болгодог. Нүд гэдэг ганц цөцгий дээр тогтох хар толб биш. Түүний сормуус, хөмсөг, зовх, бултаараа өгүүлэмж хэлж чаддгийг ухаарч чадсан оюун ухаантнууд юм шүү дээ гинэ нэмэгтэй хүмүүстэй. Тиймээс түүгээр хайрыг илтгэх мөн чанарыг нь мэддэгэ. Бахтан биширч нүдээр хайрыг илэрхийлнэ. Хатан хүмүүс үүнийг хамгийн сайн хийж сурах ёстой гинэ. Бүр сурах ёстой гэж шүү. Тэгэхээр яг энэ дэр саяны бичсэн хэсэг бол нэг жүжигчдийн хийдэг те тэгтээ бүр хэр баргийн жүжигчдийн хийж чадхааргүй юмнууд байгаа. Асгартал уйлдаг те хүссэн цагтаа шүү. Хүссэн цагтаа гашиг бадамлуулж эсвэл хүссэн цагтаа цогийг нь унтраач гинэ. Тэр харцаараа бүр юу хүснээ хийж чадхаар те юу хүссэн сэтгэл хөдлөлийг илэрхийлж чадхаар тийм байх нь одоо юу хатан хүний хамгийн сайн хийж сурах ёстой юм гэхээр одоо жүжигчний дамжаанд суумаар юм уу? Миний бол үнэхээр бас хийж чадахгүй зүйлүүд бол энэ дээр байна. Нүдэрээ бахтан биширч ихэмсэг цоглог бишрэм харцыг үзүүлэх гинэ. Алмаарах биш өөрөө алмаарам харагдаж хайрыг илтгэдэг юм аа гэж шүү. Нэг л аргаар дотоод бодлоо нүдэндээ гал болгон үзүүлж хайрыг илчилнэ. Үүнийг бахтан бишрэн харах гинэ. Ганц арга байгаа гэж энэ хайрыг үзүүлэх. Тэр нь бахтан бишрэн харахцаа. Им хүмүүн хайрлаж байгаа хүмүүндээ яавч өгөөтөн шоолж байгаа харцаа нүдэндээ үзүүлж болдоггүй гинэ. Тэр хүмүүний давуу талыг олж харж түүнийг нүдэндээ үзүүлэх аваас тэр хүмүүс өөрийгөө нээж харилцаа үүсгэхэд хялбар болгоно. Иймээс тухайн хүмүүний сайн мөн чанарыг нүдэндээ толдон үзүүлж өөрийнхөө оюун бодолд төвлөрлийг тухайн харилцаж байгаа зүйлийнхээ гайхамшигтай сайхан мэдрэмжээр төвлөрүүлдэг. Энэ нь нүдээр хайрыг илэрхийлдэг ганц зарчим юм аа гэж байна. За баяс тэгэхэр ч үлээ. За миний хувьд миний нүд жоохон
Миний нүүрний жижиг мимик хөдөлгөөнүүд бүр ингээд би дотроо юу л бодно тэр бүгнийг ингээд ил гаргацдаг. Би нууя гэд нууч чаддаггүй. Ийм төрлийн одоо надад бол энэ амар хэцүү санагдчихээн. Дотроо шоолж идэг ч юм уу те. Иймэрхүү бодолтой байгаа хэрнээ гаднаа тэрийг үзүүлж болохгүй гэж байна. Үзүүлж болохгүй ч бас биш. Зүгээр за тэр хүнийг ямар нэгэн байдлаар одоо өөлж өгөөдсөн байлаа гэж ботход, шоосон байлаа гэж ботход тэрийг ялс одоо яах юм? Эрэг зүйл рүү нь хандуулж тэр бодлыг те өөрчилснөөр за миний хувьд бол харцаа өөрчилж магадгүй юм одоо нүур хувирлаа. Гэхдээ энэ бол маш хэцүү миний хувьд л сайн мөн чанар дээр нь төвлөр гэдэг жаа байхгүй. За энэ бол заавал нөгөө хосын харилцаа заавал хайртай хүнтэйгээ харьцахтай биш. Ер л эмэгтэй хүн ингээ харьцаж байгаа хүндээ ийм бахтан биширж байгаа харцаар хараад байх юм бол яг нөгөө хүнтэйгээ маш сайн харилцаа тогтоох нь байна гэж ойлгохоор байгаа хгүй. Хатан ухаан тий харцны хатан ухаан гэдэг чинь ийм юм байна. Энийг бол маш сайн дуршиж үзэх хэрэгтэй юм байна. Харилцаан дундаа олон дахин туршиж энэ харцны чадварыг бол олж авахар юм шиг харагдчихээн. Миний хувьд л бүр хулгайч цагдаа ч юм уу те эсвэл ингээд хүзэр энтер тоглохоор ингээд нүрийнхээ хувирлыг нууч чадахгүй байгаа дүр амар амархан баригдчихдаг хүн байхгүй юу. Тэгэхээр надад бол үнэхээр маш их чармаалт гаргаж иж энэ харах мэдрэхүүн хатан ухаанаас суралцах чам айдаж мэдхээр л юм байна. Гэтэл зарим эмэгтэйнүүд онгор болохоор харагдаж чадахгүй биш үү гэдгсэн чинь тэр тусмаа тод харагдана. Тухайн хүмүүнийхээ давуу гэж бодож байгаа зүйлийг харах тухайлбал тарган хүмүүний өөх рүү нь харуул гутамшигтай санагдана. Тэгэхээр энэ бол доромж. Харин тэр хүмүүний багтал бишрэл нь царай зүсэн байж болох юм. Үнэхээр сайхан царайнд чиний нүд уягдах мэт, татагдах мэт харагдах харцыг төвлөрүүлнэ гинэ. Иймд сайхан зүйл рүү нь харна гэсэн үг. Харилцаж байгаа хүмүүнтэйгээ хаалга нэг зарчим юм шүү дээ. Нүд харагдахгүй орон зайнаас нэгжиж хараад байж болно. Харин өөрийн чинь нүдийг хянах орон зайд бол нэгжиж харж болохгүй. Тэр бол хатан хүмүүний цээр. Жишээ нь нүүрэн дээрээ сорвтой бол сорив руу нь харж болохгүй. Тэгж байж эм хүмүүнээс эргэн тойрон чинь айхгүйгээр ичихгүйгээр харилцдаг. Үүнийг бодож зохицуулж харах ёстой. Учир нь хүмүүний нүд бүх үннийг илчилдэг. Аман дээрээ худлаа ярьсан ч нүдэн дээрээ боригдож байдаг юм аа. Харин тэгэхээр одоо худлаа ярьж жүжиглэж бол чадахгүй байгаа байхгүй тий. Тэгэхээр яалтчгүй бодлоо л удирдах сурах хэрэгтэй болоод байгаа. Бодлоос дамжин харцаа өөрчлөх ёстой юм байна тийм үү. За хатан ухаан бол тэр чигтээ харилцааны урлаг юм. Үнэхээр өөдтэй зүйлгүй хүмүүнтэй энэ өөдтэй гэж төсөөлөөд ч болтгоо харилцсан шүү дээ гинэ. Өөрөөр хэлбэл тухайн хүмүүний мөргөн цэцэн уран үгийг төсөөлнө гэсэн үг гинэ. Үүнийг бишрэхэд нүдний гал сэргэж тухайн хүмүүнд гайхамшигтай нүдний цог үзүүлснээр харилцахад эвтэй болдог. Ямар ч хүмүүнтэй харилцахдаа тааламжтай байна гэдгээ илтгэх ёстой гинэ. Тухайн хүнтэй би өөртөө чи харьцах те таата сайхан байна гэдгээ мэдрүүлэх ёстой юм байна. Тааламжгүй бодсон бодлыг няцах арга байдаггүй ч түүнийг хувьсгах арга байна. Жишээ нь энэ хүмүүн гүзээ томтоож гэсэн үнэхээр сайхан царайтай. Гүзээг март. За мөн үүнтэй бас нэгэн дүрм хамт явна. Өөрийгөө харж чадахгүй бол биеэ хичээ гэж. Учир нь өнөө хүмүүндээ бас харааны онц байгаагаа үргэлж санаж байх ёстой. Энэ нь цаг бүрт бодог шунхаа нэмээд бай гэсэн үг бол биш. Хувцас засаад бай гэсэн үг биш. Эргэн тойрны бүхнийг хянаж сурнаа гэсэн үг. Жижиг жимс идсэн ч балга арчаан хүртсэн ч тэр бүгдээ хянаж байх ёстой. Харагдах байдал, үзэгдэх үзэмжээ тархиндаа цогцлоож байх ёстой гэж байна. Хүмүүнийг тэгж уншдаг байж өөрөө тийм алдас гаргаж болохгүй. Ингэж чадвал хатан хүмүүний ямб гэдэг чинь өөрөө гараад ирдгээ гэж байна. Зөө өөрийнхөө үг үйлдэлийг маш сайн хянаад те хүмүүс одоо миний хаашаа харж ийн те яаж харж ийн гэдэг юм уу тэр болгоныг одоо хяналтандаа гартаа авна гэсэн үг. За чи болох бүдүүлэх хөдөлгөөнд дургүй бол өөрөө тийм хөдөлгөөнтэй хатан байж болохгүй. Чи бохор муухайг үзэн яддаг бол өөрөө бохор хувцастай байж болохгүй. Тэнийг үгийг дэвчдэггүй бол өөрөө тэнийг үг хэлж яавч болохгүй гинэ. Өөрөөс хүсэх хүсэмжлэлээ өөрөөрөө илтгэх хүчийг хатан ухаан гинэ.
Энэ нь нүдний дүрмээр оршино. Чи эргэн тойрноосоо юу хүсэж байна? Түүнийгээ биеэрээ үзүүл. Тиймээс Монгол хатад өөр заншилтай, онцлогтой байсан. Эрэлхэг Баатар хатан байхад инхрээ Ялдам хатан байна. Зарчимд шудраг хатан байхад хүмүүн бүхэнд найр тавьж байдаг зөөлөн хатанч байх гэх мэт. Өөрөө эргэн тойрноосоо юу хүсэж байгаагаа өөрийн биеэрээ илтдэг. Үүнийгээ хийж чадаж уг бодлосоо зөрдөггүй юм хүмүүн үргэлж эргэн тойрондоо хүндтэй байдаг. Өөрийнхөө үгнээс зөрдөг юм хүмүүн мөн өөрийнхөө хийж чадахыг өрөөлөөр хийл гэх нь гутамшиг болоо гэж байна. За 3 дахь нь болохоор амтлахуун мэдрэхүү те. Ийм хүмүүн амтлах мэдрэхүү хоёр нэгэн ижил утгад явдаг. Учир нь хоол хийж чаддаггүй эмэгтэйг ямар эм хүмүүн гэдэг юм гэж зайрад хэлдэг биз дээ. Хэнийг ч санаагүй тэр мэдрэхүүн орон зайд эзэн болж чадсан учраас бид үдийн нэртэй байдаг юм. Ир хүмүүн бол харааны төвшөнд, сонсголын төвшин, уурлахын төвшөнд бидэнтэй энэ зэрэг цүц байвч амтлахын төвшөнд өөр байдаг. Учир нь ангир уургийн амтыг мэддэг бид хамгийн сайн амтлах мэдрэмжтэй. Хэдийгээр ир хүмүүн нь хүүхэн хүмүүнээс илүү сайн хоол хийж чаддагч эжийн хоолыг хизээж гүйцэдэггүй гэж байна. Учир нь бид сэтгэл шингээж хоол урлахыг мэднэ. Тиймээс амтлах мэдрэмжийн эзэн байхаа бүү мартаараа охин өрсмөнэ гинэ. Зөө. Аав ямар ч гоё хоол хийсэн гэсэн ээжийн яг гарын хоолууд байдаг да тий. Тэр одоо сэтгэлээ гаргаж эмэгтэй хүн хоол хийх юм бол хангалттай сайн хоол хийх боломжтой байл гэдгийг хэлээд авах шиг байна тий. Тэгэхээр хатан ухааны энийг нөгөө ходоод орно гэдэг шиг тий. Энэ чадвар бол заавалшгүй байх ёстой л гэж шүү. За 4-р нь үнэрлэх мэдрэхүү. Амтлах мэдрэмж үнэрлэх мэдрэмжтэйгээ хамт явна. Учир нь нэг орон зайд оршиж байгаа учраас тусдаа байдаггүй. Сайхан амттай муухай үнэртэй зүйл байж болдоггүй гинэ. Амтлахаас өмнө үнэрлэх мэдрэмж ажиллаж түүний хортой хоргүйг шиншилдэг. Амтлах мэдрэмжийг эзэгнэдэг хүмүүн үнэрлэх мэдрэмжийг ч эзэгнэх учиртай. Заавал амтагтаад байдаггүй ч сайхан үнэрийг өдөөж байх ёстой гинэ. Ийм хүмүүний үнэртэх амтлах чадамж нь байгалийн хувьд өөрөө анхлан байдаг. Ийм бодгалын чадамж болбоос өөрийн гэсэн хүсний онцгой үнэртэй. Энэ нь зөөлөн сайхан байдаг. Түүнийгээ өөртөө нижил эм хүйстэн цэцэг навчээс агаар зэргийн үнэрээр улам гайхамшигтай болгож болдог. Үүнийг мартах юм бол хатан байж чаддгүй. Иймээс цэвэр цэмцгэр байх ёс эндээс гарч ирдэг. Альваа зүйл бухшиж өмхөрхөөрөө дур гутам үнэр амтыг буй болгодог тул байнга түүнийг арчлах учиртай. Өөрийн оршин байгаа газар орон зайдаа амт үнэрийн эзэн байх ёстой гинэ. Царай зүсгоо бодог шунх ижилхэн байлаа гэд тэнд хиний үнэр давмгаа байна, түүний эрх мэдэл давмгаа байдаг нь эм хүүсийн хууль гэж шүү. За үүнийг умартвал тэр нэр төргүй болноо. Яагаад нэр төр гэсэн үг гарч ирж байна вэ гэхээр үнэрийг захирах чадамж хүмүүний тархинд хамгийн ойрхон байдаг. Тухайн хүмүүний тааламжгүй байдлыг хамгийн түрүүн илтгэх үг болж байдаг учраас үнэр болон амт дээр нямбай ханддаг хатад л эзэн судал, эзэн эрх өндөртэй байдаг. Хүмүүн өөрийн гэсэн үнэртэй байдаг. Энэ үнэр нь бодол санаатай шууд холбоотой гэж шүү. Сайхан сэтгэл гэгээлэг бодолтой бүхэн анхлан үнэртэй. Муу бодол бухшиж байгаа муухай үнэрийг ялгаруулна. Муу үнэрийг дарахын тулд хурц үнэртэй эсвэрчгийг ашигладаг ч ёс байна. Өөрийн бодол өөрийн үнэрээс айж байвал өөрөө илүү хүчтэй цэцгсэн үнэрийг ашиглаж болтгоо. Аймагуй бол өөрийн үнэрээрээ эзэгнэж чадна. Тэглээгээд хүмүүнээрээ үнэртэж байгаа үнэрт хүмүүс татагддаг гинэ. Хэдий олон хүмүүн чамд татагдана, төдий олонтой харьцаж болно гинэ. Тэгэхээр юу гэнэ хүний өөрийн үнэр нь илүү одоо бусдыг бол татах чадвартай. Тэгэхээр яг нөгөө дотоод гоо сайхан гэж яриад байдаг шүү дээ. Тийм дотроо гоё бодолтой эрэг байх юм бол угаасаа л гаднаа бас гоё үнэртэхээр л юм байна. Эмэгтэй хүн бол заавал нэг үнэртэй ус төрөхөд авах шаардлага байхгүй. Тэгээ үнэхээр өөртөө эргэлзчихвэл одоо илүү хурцтай өөрөөсөө хүчтэй үнрээр ингэж яг аргалж болно л ухааны мэрсэн байна шүү дээ. Тэгэхээр би ч гэсэн хувьдаа бол үнэртэй ус дүрхэдэггүй байгаа. Яг нэг би өөрийгөө гоё үнэртэй гэж боддоогүй л дээ. Зүгээр хүн болгоны үнэр татагдашгүй байдаг те. Яг л нэг хурууны хий шиг.
Тэгэхээр үнэр чинь нөгөө дурсамж хадгалдаг да хүмүүст. Одоо намайг санах дурсамж зөвхөн надаас үнэртэх үнрээр тухайн хүнд одоо илрээсэ гэдэг хүсэл маань л одоо хэрвээ яг үнэртэй ус төрчих юм бол яг ижилхэн үнэртэй ус төрсөн хүмүүс бол байж таарна шүү дээ тий. Тэгэхээр үнэртэй ус бол давтагдана. Миний үнэр бол хэзээ ч давтагдахгүй гэдгээрээ л би нөх үнэртэй ус төрөхдгөө. Магадгүй хэрэг үнэхээр төрөхээр бол одоо өөрөө найруулад ч юм уу тий захиалгаар ингэж найруулж өгдөг тийм одоо үйлчилгээ байдаг юм шиг байлаа шүү дээ гадаад. Тэгэхээр тийм үйлчилгээг аваад өөрийн гэсэн одоо өвөрмөс үнэртэй устай болол бас магадгүй л юм. Гэхдээ бас толгоо өвдөх талтай байдаг учраас ер нь л үнэртэй ус төрөхгүй л байх л да за мэдгүй. За 5 дугаарт нь болохоор хүрэлцэхгүй мэдрэмж гинэ. Ийм хүмүүс энэ бүгдийг нь хэрэглэж, хүрэлцэж, мэдэрч бусадтай харилцаж чадаж байвал хатан болчихдог. Заримыг нь хэрэглэж байвал хүндтэй бэр байдгаа гэж байна. Хайрыг мэдэрсэн ийм хүмүүс үг төргөнтэй ухаалаг үг хэлж, үг цөөдөнд хараа илчлэн үйлдэж, уян налархаа бол бүжиглэж, магтах уран сайхан нь уянгалуулан дуулж, энэ бүгдтэй өөр өөрийн гоо үзэсгэлэнтэй болдог. Ийм л жамтай үрс юм шүү дээ. Ийм хүмүүн гэдэг өөрөө хайраа магтан дуулахын тулд төрсөн заяатан. Тийм ч учраас өөрөөсөө түүнийг түгэж байж эргүүлээд түүнийг хүртдэг. Хатуу догшин юм байлаа гэд сэтгэл дотроо хайртай байх аваас ширүүнүүд догшин авирих нь илрэл өөрөө зүвд чиглүүлж байдаг юм. Ийм хүмүүн гэдэг нэгэн хэв цутгсан биш. Өөрийн мөн чанараа хайраар хөглөж, эргэн тойрноо засагч байх учиртай. Иймээс Монгол давтагддагшгүй хатад төрдгөө гинэ. Тэгэхээр өрн одоо манай өмнөх дугаарууд дээр өөрөө өөрийгөө л тань, өөрөө өөрийгөө л мэд гэж байгаа тий. Ямар нэгэн юм болохоо байвал чи өөрөөсөө л одоо учрыг олж мэднэ. Хосын харилцаа бай, нөхөртэй хамт олны, бустай харилцах, гэр бүлийн гээд ямар ч асуудал эхлээд өөрөөсөө тэр асуултынхаа хариултыг бүрэн олох боломжтой гэж байгаа юм тий. Тэгэхээр энэ хатуу ухаан дээр бас л өөрөө өөртөөгөө ажиллаж таарах нь тийм үү 5 метр хүүгээрээ би одоо ийм байж чаддаг билүү те хүнд ингээд энэ 5 метр хүүгээрээ хангалттай өөрийгөө илэрхийлж чаддаг билүү. Тэгэхээр аль тал маань илүү сул байгаад би одоо бусдтай тиймтэй харилцаа арай муутай байна ч гэдэг юм уу. Энэ бол хамт олонны дунд бас нэлээд хэрэгтэй юм шиг санагдлаа. Одоо жишээ нь за яах вэ магадгүй ингээд хангалттай ур чадвар нь хүрэхгүй байгаа хамт олон дунд ч одоо зөндөө хүмүүс байж болно шүү дээ тий. Тэр хүмүүсийгээ юугүй одоо тий өөлж шоолоод байхгүйгээр тэр хүмүүс болгонд ч нэг эерэг тал байж таарна да тий. Тэр хүний сөрөг талын баг марттал эерэг талын хайж олж нээж тий илрүүлээд тэр хүнтэй харьцахдаа тэрийг бодож ингэж харьцаад байх юм бол тэр хүн яах нь магадгүй илүү хичээх ч юм уу тий илүү одоо итгэлийн за энэ хүн надад тест итгэж намайг одоо тий үнэлээд ийн гэсэн сэтгэхүүгээр илүү сайжрах гэж хичээдэг ч юм илүү сайн ажилуулах боломж байгаа ч юм шиг харагдлаа. Харилцааг илүү эерэг юм болгох боломжтой юм шиг санагдлаа. Хэрвээ ааштай охин төрсөн бол яаж засах вэ гэж асуусан чинь ухамсараар түүнийг зөөлөж болно гэхээс төрмөл ааш төдийл засардаггүй. Харин ухамсар ухаан тэлмэл байх тусмаа альва ааш бүхнийг аятай байлгаж болно. Тэгэхээр яг төрөлхийн ааштай ч хүн байж болно тийм үү? Гэхдээ ухамсар ухаантай байх юм бол тэр аашийг нэг баланслаа тий айтайхан аваа явуучих бол бүрэн боломжтой гэж хэлээд байгаа юм байна. За энэ хэсэг бол Монгол хаттын онгон түүхийн гялба гэсэн номны одоо дөнгөж эхлээл ерөнхийдөө гарч ирж байгаа сэдэв байгаа. Хайр, хатан ухаан. Ер нь энэ бол тэр чигээрээ хаттын тий эмэгтэй хүнд зориулсан одоо амьдралын хэмээ хүүхдүүдэд хэрхэн өсгөж хүмүүжүүлэх үү гэсэн тийм арга барилыг илтгэсэн ном байгаа. 6 зүйл хамаг амьтныг хайрлах хүчтэй хүнийг хатан болоод хаан гэж хэлдэг юм байна. Тэрийг хайрлахыг хичээдэг хүнийг болохоор ийм хүн гэж нэрлэх юм байна. За яг шүншиглээ за тэгж хайрлах ёстой юм гинлээ гэдэг хүмүүсийг болохоор хүмүүн гэж нэрлэх юм байна. Ерөөсө тоодгүй хүнийг юмс гэж нэрлэдэг гинэ. Энэ номон дээр тэгсэн байгаа. За тэгэхээр энэ хэсэг ингээд болж байна. Яг энэ хэсэг бол суучиг л хатан онгод бол бидэнд захиж өгүүлсэн байна. Энэ 5 метр хүүгээр хайраа илтгэх буюу илтгэх хатан ухааны аргыг. За тэгэхээр хаттын судар дээр бол энэ мэтчлэн маш их агуулга байгаа. Энэ бол маш зузаан ном штэ. Бараг 800 орчим нүүртэй том ном байгаа. За өнөөдрийн дугаар ямар санаг яг богинохон хэсэг байсан болохоор би нэг бэлтгэхгүй шууд л уншчихлаа. Ер нь цаашдаа би нэг тийм
зөвхөн даалт ертөнцийг яриад ахгүй арга бэлэг хослуулах маягаар одоо амьдрал дээр нийгэмдэр болж байгаа зүйлийг арга бэлэг талаас нь одоо реакшн маягаар гэх юм одоо өөрт төрсэн сэтгэлдээ та бүхэнтэй юм хуваалцсан дугааруудыг хийж идэг болдгийм болов гэж бодсон бодол байна. Тэгээ ер нь бол манай энэ подкастын эхний улирал дуусж байгаа. Олон ангид киногоор ярих юм бол нэгдүгээр бүлэг нь ингээд дуусж байгаа гэсэн үг. 100 дахь дугаар ороод бараг эхний улирал ингээд дуусна. Тэгэхээр дараагийн улирал, дараагийн бүлэгт бол амьдрал бол яг арга бэлгийн тэнцүү хослол гэж байгаа. Тэгэхээр тэр тэнцвэрийг хангахын тулд илүү арга талын жишээдүүдийг хийхээр төлөвлөсөн байгаа. За тэгээд ямар санагдав бүсгүүчүүдээ хатан ухааныг одоо өөртөө хэрэгжүүлэхэд хэрэг боломжийн юм шиг санагдчихээн. Тэр талаараа сэтгэл үлдээгээрэй. За тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай.